За юу яцхан залуусаа ингээд дотоод сонирхчтой бас нэгэн шинэ сонирхолтой содон контентыг хүрэхэд одоо бэлэн болж байна. Тэгээд Валачи season 7 бол эхэлсэн ер нь явж байгаа. Тэгээд энэ тэмцээн бол ер нь дотоод сонирхчдын хувьд бол бас ер нь хүсэн хүлээдэг сонирхолтой гал гарсан тоглолтууд болдог. Тэгээд раунд 2-ын тухайд бол Falcons болон Spirit гэсэн багууд бол бас ер нь маш үзүүштэй тоглолтыг гаргалаа да. Ер нь тоглолтын дүр зураг, агуулга, драфт гэдэг юм уу тэр нь гоё өргөдлөө гэж харж байна. Тэр нь бас хоёулаа л Spirit Falcons гэдэг чинь те. Collapse, Yatoroch гэдэг юм уу те. Amar Skitter гэл томчууд шүү дээ. Тэгэхээр энэ бол одоо их сонирхолтой болов гэж бодож байна. За ер нь тэгэхээр одоо шууд тоглолт руугаа оръё. За драфтын тухайд ер нь хоёр багийн драфт хэр өргөдөө. Ер нь яг аль нь энэ драфтн дээр илүү гэж бодож байна. Late game дээр яах вүлээ? Early яах вүлээ? За драфтын талаар энэ. Ер нь бол миний бодлоор Falcons бол амар сайн драфт хийдэг баг. Ер нь. Гэхдээ нөгөө нэг яг одоо юу гэдгийг шууд учир зүггүй яг нөгөө нэг айхтар контролот ч гэдэг юм уу тийм ээ. Эсвэл бол яг хариулттай драфт хийгээд байгаа гол нь ш. Энэ багийн драфтыг ер нь хүчтэй болгоод байгаа юм нь юу вэ гэхэлэр зүгээр л ерөөсөө нөгөө тоглогч нарын чиз ирнэ. Одоо юу гэдгийг Amar Skitter нөгөө флексдэх боломжтой бааtruуд байдаг ч гэдэг юм уу. Эсвэл бол одоо юу гэдгийг муу матчаптай эсвэл бол юу гэдгийг лейн мэн хүнд лейн мэнээс юу гэдгийг мэдээж хэрэг нөө баатрийнхаа хийж чадах юм хангалттай толсон хийгээд гарч ирдэг харин тийм. Ер нь бол за үнэхээр л дийл одоо юу гэдгийг дутуу лейнээс ч гэсэн авах таймаа авч гарч ирээд ротейшн хөдөлгөөнүүдээр ерөнхийдөө дутуугаа нөхчдөг тийм баг. Тэгэхээр энэ тоглолтын дээр бол ер нь онцлог нэг юм байгаа нь бол Малрин байхгүй стандинаар Лорнаф тоглож байгаа. Тэгэхээр тэр болгоороо ерөнхийдөө бас драфтанд нөлөө үзүүлсэн байж болно гэж бодоод байгаа. Тоглолтын маяг ч гэсэн тийм ээ. За тэгвэл ямар ч байсан драфтын тухайд бол тэгээ ер нь Ятаро бис дээр ер нь тооцоо анхудаа авж байгаа юм биш. Бэлэг туртаа байгаа болохоор ер нь мэдчихсэн бахын сүүлийн 2 манг харах юм бол угаасаа тэр нэг Ятарогийн Теребест гэдэгт нь тэтгэлтэй байсан юм шиг байна. Тэгээ ер нь яг би Falcons-оос энэ Abaddon гэдэг пикийг л амар хүчтэй пик сайн гэж харж байгаа тийм. Мидгейм дээр харин хөдөлгөөн хэр байх юм бол доо гэж л ер нь бодогдож байна. Ямар нэгэн байдлаар гейм тэнцүү лейт авах юм бол ер нь Falcons илүү баха. За тоглолтыг ер нь Spirit-д ер нь ихчлэх боломжгүй л гэж л харагдаж байна. За ер нь төсөөлсний дагуу Falcons лэндээ илүүрэх чинь ер нь бол Beast carry хэрэг давцсан бол ер нь лэн ялдаг хүчтэй 5-ын спорт тараад байсан. Тэгээд энэ удаа шаман дарсан яг санснаар нь ус болгож чадаагүй. Дэрүү зүгээр шаманы оронд Warlock ч юм уу Chakiro ч юм уу маш ширтэл таварныг алдчихлаа шүү дээ. За ер нь бол early stage бол дууссан. Сая ерөнхийдөө нөө лэн илүү гарч ирчээд хэд over commit болчихсон. За яг энд Falcons-ийн амар хөдөлгөөн дээр ингээд Yataroгийн пикэпийг ирж таарсан. Яг Корерисо пикэп аваад таарж байгаа. Энэ бол одоо нөө юу штэ Falcons-ийн ер нь бол бас байлдахыг хүсэж байгаа тайминг штэ тий. Газуурнч гэдэг юм уу ер нь Амарын даагар нь гарцсан ч гэдэг юм уу. Ер нь тэгэл арена дотор нэг баатрийг гой сонгоол байлдахад л маш тухтай. Яг пикэп нэрэл тэрэндээ Yatoro хийж таарлаа. За ер нь тэгэл ингээл Spirit давууг авсан да. За одоо энд бас нэг тандаа ер нь бас тоглоомын дүр зургийг шийдэх үед ер нь бол ийм хэрв Spirit өөртөө ирээд контактлуул хэцүү. Ерөөсөө л хүлээж авах. Тийм хамгийн гол нь нөгөө нэг дисктэй Баатар Phoenix байна. Эсвэл бол юу гэдгийг ямар нэгэн байдлаар яг Beast орж ирээд дефагаа өгчих юм бол газар шууд дагаж гүгэд авчих. Тийм юутай байгаа учраас за постыг авсан. Тэр ошоо ороод байж исэн. Тэгсэн чинь энэ угаасаа шууд Ятарог үүдэн ийцэн. Тийм Ятарог үүдэн. За нөгөө л Collapse тий.
Ер нь тэмцээн болгон дээр л нэг ээж снэч. Одоо энд нэг түлхүүр юм гарч ирж байгаа. Энэ хараа. Энэ дээр скейтер шууд фитнесээ гараад скейтер шууд тэр юу гэж Филипсийн өдгөрөө даагарч чаа. Тэгсэн чинь ардаас нь шаман бэлэн байсан шууд текстсэн. Одоо тэнгүүт юу байна? Марс бас гарцсан. Марс шууд тэр юу өндгөрөө яваад гэсэн. Тэгсэн чинь битэн дотор Лоринов ганцаараа үлдээд коллапстай тулахад. Тэгээ одоо нөгөө нэг шууд скейтер шууд инстант текстүүд учраас өндөөч алсын байхгүй ингээд яг гэхдээ хекстүүлээгүй байсан ч өндгийг зохиж бараг чадахгүй л батралтай ер нь бол ер нь тийшээ яг гэхдээ оролдож үзэх хэрэгтэй л дээ тэр нь тэнд одоо юу гэдэг амард нэг зохилтын дутууг нөхөд өгч байсан юм байна тэнд ерөнхийдөө өндөг онхын хувьд бол одоо ийм айтемтай болсон Исландер тэгээ бүр л хэцүү л дээ энэ Falcons-ийн корбатруудад бол Falcons ер нь л энэ геймийг хожиг гэсэн бол Ирлигээс л Snowball-дол авч яваал тэгэл одоо нэг хийдэг дотоогоо тий боогоол бүр айтем илүү гаргаал эхний дэ overcome тэгэхгүй одоо ингээд нэг Spirit-ийн баатрууд айтемд олчвол эн чи юу вэ тэр Ятороо биш энэ Исландаар Brax зогсоод ш тий тэгээ энэ дэр бол уг нь гоё арена орж ирж байгаа гэхдээ Collapse эцтэй байгаа нэг юм хийлгэцэн тий техник геймийн дүр зураг бол ер нь ерөнхийдөө ингэсгээд дуссан. Энд дээр бол ер нь яг дүгнэд хэлэхэд бол Falcons ер нь тэр нэг лин сарлаад амар олаа overcome хийсэн. Арай болохгүй газар л явж исэн санагч энэ тэр амаар тэр дээдлийн дэнд баяраад өгөхөдсэн 2 жирээд өгсөн. Тэр доор скитер нэг юу коммитэлсэн ч гэдэг юм уу те. Яг үнэхээр л нөгөө талаас Spirit ер нь гоё тоглосон да урд хөдөлгөөнүүдтэй Storm-ийн онцлогийг гаргаад бүтэн сайтай тоглосон. Окей, дараа гейм 2 те. За, гейм 2-ын драфт Лоринов дахиад Азароо дарсан байна. Хэлжсэн баг те. Beast-тэй бол лен ялах спорт авах юм бол амар ашигтай байгаа. Чекера дарсан. Амар урд гейм эхлээд байгаа. Тэгэхээр ер нь Чекерог хамтрагчаар нь дараад өгчөж байгаа. Нөгөө талаас тэгэл ер нь маршал дарсан байна да. Тоглолтоо явуулъя да. За, дээр Timber бол ер нь зэрэг бол дайж үдэхтэй нэг өгчлээ те. Газар хийц хоёр нэгт явж байна. Маш сайн урд байж агаад доош орж явах шиг байна. Гэхдээ network нэг-ээс алччих. Энэ бол харахгүй одоо нэг ярьжсэн шүү дээ. Гейм ер нь жоохон хойно эхлэх байхаа Falcons. Тэр нэг Марсын даарны тайминг ч гэдэг юм уу, юу гэдгийг спортуудынхаа хөдөлгөөн, Разор Мазорын тайминг дээр ч юм уу гоё гарч ирээл. Ер нь бүтэлтэй болохгүй бол нэг хэсэг ер нь Spirit илүүрхэх байх шүү. 5 спортын яг бас фаворитуудын нэг л тий. Эхлээ нэг Glimmer орж ийн эсвэл дараа амч гэдэг юм тий. Ой тэр гэрээс тэгээд энэ Razor гэдэг баатар ер нь л тэгээд нэг бачинд орж ирэх юм бол төвхтэй байдаг да. Өөр дээрээ маш их дэмэжийг авдаг зөрүүлээд энэ гейм дээр 2 удаа ерөнхийдөө юу газар байж байгаад унтчихсан. Сая дахиад бүр тэр хоёрын урд байж байгаад унтчихээн. Collapse. Гүй юу хин амаа. Тэр доор тий. За энд Spirit угаасаа за яг энийг бас гэхдээ ер нь бас бодож исэн юм болов. Энэ вардан дээрээ л байлдаг баг штэ. Тэ өрж байгаа л сэв байхгүй. Орж ирээд шууд нэг баатар дэлдэглэг боломжтой тэр нь хийцээж таарлаа. Тэгээ таастан боллоо. За мэдээж дагаас 2 дахь айтем уусаал шууд пикап дарах хэрэгтэй. Тэгжиж л тоглоно тий. Харин амар тэрэгтэй гейм. Нөө яриад байсан Жакер 2 л нөө бүр уулзах ирэхгүй гэсэн чи юу вэ? Spirit ч мөр амаа эквалиттэй. Яг нь лен гоё явцсан л да тий. Лен ер нь Запачиг бас тоохгүй болгодог баадруудын нэгээл юм. Өөрөөс нь эхлэж чадлаа. Тэнд Ятороо саагаад байгаа. Яг үнэрхтэй Ятороо саагаагүй юм байна. Амар саагж исэн байна. Маш гоё таймингтэй. Харин босгосоо. Энэ хоёр багийн хувьд бол хоёулаа багийн дэнийг бас маш гоё идэг тий. Communication сайтай тэгэл
өгчлээдээ ингэчлээдээ гэд бодоход Яа энэ араас нь амар амарч ба. Амар том цэцэг дорцсон уу. За ингээд энд вайп болж байгаа юм шиг байна да. Тиймэр одоо энэ бэлэн гарныг бодохгүй байна. Татад нэг жижиг юмнаас тэгээ рүүн дээр л одоо бэтлүүлчлээ л дээ яалчвал тийм. Яг хөө тэгээ юу байлаа? Тин нэг л биш юу яачих шиг боллоо. Хоёр баатар л өсөрсөн шүү Тэ хоёр баатар л койл арил биш комментчих шиг боллоо. За энэ галапс руу орох юм чаасан байна. Тэмбрээ цааш нь орцсон. Тэмбрээ дагаад гоё инфо аваад явъя гэдэг жисэн чинь дандан тоглолчлоо. Крит скит тэр хоёр бороо тархинд намдарч. За ингээд яг ингэчж байгаа болвол одоо хэцүү баха. Пакт эндээс ер нь дэмэж дутах бах, хүн дэлээд чадахгүй. Бест жороод нэг л баатар дэлээдэлнэ. Ямар нэгэн байдлаар нэг баатар руу ороход өөдөөс нь тэр нь криз биш, эсвэл бол варлок биш л бол өөдөөс нь шууд хариулттай байгаад байгаа. За ингийн бол тэр хойно ороод амар гоё койл цууг дааж амаараа хийх боломжгүй болчихсон. Олох хэвээр үнэ л оллоо шүү. Уг нь олох хэвээр үнэ оллоо. Тэгсэн чинь амар сая юу вэ? Дисктэй байсан уу? Тэгэж яриад энэ л одоо дэмэж дутчин тэгээд өөрсдөө ч амьдрчихад хэцүү болчихлоо л да тийм. Одоо тэр гизрүү хамгийн мэг хийчээ. Сая амар юм бил ороод ирсэн. Фатал энэ дэмэж утахгүй байна уу? Яа, өгсөнгүй. За одоо коллапсыг эн чи юу вэ? Ер нь 2 TI авраг багууд болоод байна гэж тэгж байгаа. За ганцаар үлдсэн байх ч та нэг гоё тариачтэй. Дотоод нэг 5-1 баатарч гэж үнэхээр байдгүй баха. Тэгээ ингэж карри тоглогчтой бол эндээс маш их кайф авдаг баха тий. Яг л нэг баатарыг зоогаал хацаалгүйж яхад уу. Цайл гэхдээ кэзи дэмэж гаргалт ийм амир одоо хөрхий эцгүүл амир шүү дээ. Тэгэхэд тэгэл за ингээд транцнаа шууд жижиг олдож байгаа юм байна. За гейм 3-ын драфт бол бас надад бол ойлгомжтой л харагдчихсан. Энд дээр л уусал 2 багийн онцлог мэдээж Falcons ингээл нэг илүү аваад боох гэж үзэх нь харин Spirit бол Яторог амьдрах айтантай болтолцохтой. Ятороод мэдээж Ятороо скидрийн станд ороод чэндүүлээд амар зуулгаал тим олон скиллийг өөр дээрээ аваад байна ч гэж яах вэ. Тэгэхээр Ятороо энэ дэр бол нэг мантатай олцоход л ер нь бүх юмнаас л гарч байна. Амар линкнээс ч гарч байна. Эмбрийн чэнээс ч гарч байна тий. Void-ийн бол last pick-о. Тэгэл Void л. Ер нь гэхдээ юу Falcons ингэж flex-дэж драфт их дуртай. Энд тэгээд ерөнхийдөө нэгээр разор дарсан чинь тэнд тэр уртын лэний дууч гэсэн бас гоё штэ. Collapse Coding гэдэг бол Mars Coding хоёр бол тэгэл бас л лэний гоё хандрагч штэ тий. Энэ бол тэгэхээр ер нь бол тэгээ нэг юм байгаа. Skater ер нь Deka Dargana гэдэг бадрыг авах юм бол ер нь даагартай л тоглолдог. Яг пакаж идэх гэж ирэх л байх. Хамгийн гол нь тэр хэрвээ бүтэхгүй бол ер нь late орвол Spirit бол ямар ч хайргүй дуусах болов гэж бодож байна тий. Харамд гэдгүү тэгсэн чинь яагаад ч юм энэ ларлан төрөл 6 өрөөд алдсан юм байна. Эмбрийн тайминг бол энэ гейм дээр амар хүчтэй байх хэрэгтэй байсан. Тэгжиж одоо нэг цаашаа гейм уртцахгүй шиг. Тэнгүүч нөгөө нэг эмбрийн ерөнхийдөө уурны вэслэний тайминг дээр нь юу гарч ирээд араас нь Декагийн дагар орж ирээд тэгэл ерөнхийдөө гоё таймингууд угсрагдах байсан. Инвестмент энэ дээр тэгээд энд ер нь нэлээд бас юм байна тий. Ремнант руугаа явж чадахгүй байсаар байгаа. Хүчлээ тий. Айсберг мөргүүллээ. Ардаас Марс харж агаад скиллүүдээ гоё тогтоод арна гэсэн үг. За шууд разор төрсөн. Хоёр багийн 3 хоёлаа л Марсаар гоё тоглодог хүмүүс юм тий. Энэ гейм байх эсвэл батар ер нь бол миний бодлоор. За Дека энэ бак руу өсөрж орж ирээд Dice Bat мөрөгцсөн. Яй. Уг нь бэкэптэй байсан юм. За бэкэпээ дараагүй ингээд
Таардаас нэг борж ирсэн. Нэмэргүн байна. За тэнд ямар ч байсан паквал өгч байгаа бах. За одоо Эмбриг яах вэ? Тэнд Ренат галцноо. Ренат галц. за Хекстэй Марс араас нь гүүгээд байгаа. Цаг хугацааны асуудлаасан баха. Хекстэхүү зүгээр спирит жалах уу? За Хекстэй төгчж байгаа юм байна. Марс стил аренатай. Гейм эндээс сунжирсан байна гэж байх уу? Юу вэ? Тэр гейтний цаанаас зөхөд алчлаа. Оо Гартай юм. за хоёр спорт нэрээ дамжиллаа. За энэ бол яг л за Карат бас хамгийн муухай ситүэйшн. за яг үнэхээр энэ авших шүү. Кари Баатар яг Кари тоглож байхад бол ингээд нэг айлын хоёр жижиг Баатар ингээд хөөгөө зах болно үнэхээр тийштэй байдгаа. За мөртөг болохгүй юм байна. За одоо ингэж иживч гэж байгаа хаа. За коллапс руу орсон. Яа. Смок фрик юм уу? Үгүй коллапсын смок смок нь зэрэглэгдсэн юм байна. Гэтэ хоёрчоо дагаарцсан юм шүү. ер нь бэйтсэн юм шүү дээ. Тагт нэг Ингэчээ гэлээ. Крон орж ирсэн. Пугнад нь хамт ирсэн. Зарчдагт. Яа. За одоо гэхдээ кронаагүй додож өгөөд ална гэж үзэх байх. За Марс бол энд гүүгээд байгаа. Тэнд рефреш нь уншиж байгаа 2 секунд цаг өвчж байгаа юм байна. За энэ натараа амарыг хатцсан тавихгүй гэж байна. Декаро явсан. Оолын нэг л Марсыг л олж байгаа юм байна л тий. Цаана Эмбриг болж байна. Коллапс бай гэдээ ирсэн. Хекссэн. Спирит нь айсбайд ихлэ оруулж байгаа. За тэр коллапсыг хараад тараа. Цаашаа зэрэг рүү гүйж мүж даалцж байна. Коронавирус нэг зангасан. Агнинт болсон морьта. За хамгийн зөв зам бол мега болох байд. За хоёр спорт ингээл тайм дэлишн амсаал тэгэл өглөөл гэж юм л да. За жижигээ битснэр ерөнхийдөө 41 3 тоглолт гуруулаа л 40-оос дээш 41-ээс дээш минут тий. Хоёр багийнх нь өөрсдийнх нь ер нь тоглолтын маяг л та. Ерөнхийдөө л лейтг айтемтай болж байгаа тоглох дуртай. Ер нь л цухтаадаг боодог гэл яардгүй болохоор ерөнхийдөө нэлээд дэшээ тоглолт гаргах. За сүүлийн тоглолтыг иш тооцох юм бол эхний хоёр тоглолтууд нэлээд үзүүштэй тоглолтууд болсон багтах. Компакттэй. Ерөнхийдөө хүмүүсийн скил даралтын нэтэрээ ерөнхийдөө нэлээд гой сонирхолтой болсон. За тэгээд өнөөдрийн энэ дата яриа их одоо юу их вэ те нэг ямар зин хүрээд өндөрлөе гэж бодож чинь те ямар ч сан тааш та яг маа энэ YouTube channel дээр бас төрлийн юм орох бах. Тэр нь яг хуу ганц дотооч биш те. Өөр спортуудын гой сонирхолтой тоглолтуудыг ч гэсэн реакшн видео маягийн юмудаа. Гэтэ яг реакшн видеоч бишээ. Тайлбартай, үзэл бодолтой, дараа дээр ерөнхий агуулга ярьсан ч гэдэг юм уу. Өөртөөхөө ерөнхийдөө реакшн гэхэр бас хэцүү маа. Гэтэ яг өөртөөхөө үзэл бодлыг шингээсэн маягтай. Цаашдаа ярих юм бас зөндөө байна тий. Одоо тэгэл Fury оронд сая тондраад Паркер стенди хийхээр болчлоо. Тэр мөр бас ховж ивэн Паркер яагаад олон багаас тэгэж 4 сарч 40 хоног үлээ. Тэгээ нэг багт огтхгүй байгаа. Тэгээ Паркерт асуудал байгаа юм уу? Тэр олон багт асуудал байгаа юм уу ч гэдэм юм уу. Тэгээд ямар ч сан үдсэн та бүхэндээ баярлалаа. Тэгээд энэ үрээ дуусгая та тий. За. Танд хэлэх юм байна уу? За байхгүй дээ. Гэхдээ ер нь дараагийн зав дата гэлтгүү босод спортуудын гоё контентууд орно. Битэж ирэг. Тэр нь л яг лайв ч юм уу тий бас short reaction ч явж магадгүй тий. Ерөнхийдөө тэгээд айгүй өргөө өрөөний тийм ерөнхийдөө контентууд хийхээр төлөвлөсөн байгаа болохоор дараагийн контентоо хүлээгээд байцгааж гаргалъя да. За баярлалаа баяртай.